Цаана. За энэ туршилт номны 11-ийг хийх юм байна. Усан зургийг хийвэл харагдах уу гэж. Туршилт 1 гэсэн хэрэглэгдэхүүн туршилтын заавар гэж юм. Анхаарах зүйл гэж юм байна. За энэ 11 дугаар зүйлүүдийг нь эндээс авъя гэж. За ийм гурван янзын зураг байгаа юм байна. Энийн нэгийг нь хоёлаа бодож зуръя. За энд нь хайч авсан юм гэж хайчлаад үзсэн байна. Энийг нь аваад хоёлаа бодох юм байна. Эндээс бодох юм байна. Тэгээ энэ мэтрэг энэ гар ингээд даван байгаа угаахгүй бол энэ даван байх юм шиг юм. Энэ бадар нь хаханыг хийж байгаа юм зай. За аль бадар болсон. За өөр өнгийн мэтрэг болсон юм. За чинь нэг ингээд байгаа юм. За чинь дахиад өөр юм. Чиний чинь икаав хаханыг хийж байгаа юм би болох. За хэдий юм. За гарах юм харъя. Дараа ингээд болох юм. Ингээд түрэг нь зургийнхаа гадна түрэг нь харангийн бодлого юм болсон байна. Зурх юм байна. За ингээд энэ дотор юу байгаа юм бэ? Энэ бохор гараа угаахгүй байх юм бол ямар гар байх юм? Бохор гарын ямар юм байх юм бэ? Икрауд байх юм шүү дээ. Ахаанууд байх юм шүү дээ, тийм ээ. Ахаануудтай гараараа ингэ юм хэлэх чиний амар юм ахаан гэсэн баггүй. Тэгэхээр гараа сайхан цэвэрхэн байх юм тийм. Яагаад арын цэвэрхэн байх юм гоё байх юм тийм. За энийг одоо ялгар утга хийгээд энийг усан тийш хавлаа нэг зураг туршилт хийж үзье хэлээ нэ. Ялгар утга хийгээд за ингээд ялгар утга хийж ялгар утган дээр дахиад энэ хар хүрээгээр явах юм байна. Энэ харагдахгүй болсон юм тийм. Житэрийн будсан микроуд нь харагдахгүй тийм ээ. Байхгүй гэж хүний гар нь харагдчихэв тийм. Тийм. Ингэдэм байна. Гоё юм байна уу? За яагаад энэ одоо усанд хийсэн юм ингээд бодгаар бодсон мөртлөөс харагдахгүй байгааг энэ номон дараас нь уншъя. Баярлалаа.